Авлаг бүрдэн шулуун дээгүү арча цэнхэр богдын голлоо хавтга цагаан динжтээгүү ханнаан дугүйсэн бидний сургууль бидний хайр шинэ хороо ичрэх түүхэн энэ зооны оногон нутагтаа идэрхэн сургууль. Сургуулийн үйл ажиллагааг чанаржуулахад эцэг их олон нийтийн оролцоо хамгаас чухал билээ. Манай сургуулийн тулгамдсан нэг асуудал бол эцэг эхийг олон нийтийн үйл ажиллагаанд татан оролцуулахад сургууль олон талт үйл ажиллагаа явуулдаггүй. Эцэг их олон нийтэд мэдээлэл дутмаг өгдөг. Аливаа үйл ажиллагаа явуулахад олон нийтийн идэвх сул, санал санаачлаг бага. Багш нар эцэг эхтэй ажиллах арга зүй дутмаг зөвхөн ангийн хурлаар хязгаарлагддаг. Сургуулийн үйл ажиллагаа олон талын оролцоо, байнгын хамтын ажиллагаа байдаггүй учраас эдгээр асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй олон нийтийн оролцоот сургууль төслийн хүрээнд 5 баг болж хамтдаа төслийг хэрэгжүүлж байна. Хүүхдэл болсон хойно дэвтэр, үзэг бал гэх мэт хичээлийн хэрэгслээ мартах гээх явдал энэ үхэнд тэгвэл энэ хүндрэлтэй асуудлыг шийдэхийн тулд анхны тусламж үзүүлэхэд бэлэн үлгэмийн үйл ажиллагаа чиглэгдэж байна. Өмнө нь манай ингээд анхны тусламж ярьцад байхгүйсэн тэр үед биенээсээ баал үзэг тэмдрэх бүх шаардлага зөндөө их гардаг байсан. Харин одоо анхны тусламжийн ярьцыг бий болсноор дотроос нь дэвтэр балаа авч хэрэгжээд буцаага яадаг болсон бид нар их таалагдсан. Өглөөний цай, өдрийн эрч хүч. Уг төслийн хүрээнд ааруултай өдөр, ханиадыг хашраа, витаминжүүлэх аян, хүүхэд бүр усны савтай волыг зэрэг үйл ажиллагаа тогтмолж иж, өглөөний цайгаа уудаг болсноор сурах идэвх, ажиллах эрч хүч 13%, анхаарал төвлөрөлт 10%, ой тогтоолт 11%-аар өсч хичээлээ сайн ойлгож, эрч хүчтэй идэвх санаачлагтай оролцдог гэх мэт давуу талууд гарч байна. Цаг уудаг болсноор багш нарын яриаг сайн ойлгох, хичээлдээ сайн оролцох гэсэн эрг зүйлүүдтэй болдог. Олон нийтийн оролцоот сургуулийн хамтдаа үйл ажиллагааны алхам алхмаар бүлгийн зорилго нь хүн бүр байгаа төвшнгөөсөө алхам алхмаар ахиж сургуулийн үйл ажиллагаанд оролцох хандлагыг сайжруулах. Мөн сургуулиас завсардсан болон бичиг үсгийн боловсрол эзэмшээгүй аав ээжүүдэд сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломж олгох явдал билээ. Намайг Санж Даржин Ламаа гэдэг. Би багаасаа бичиг үсгээ өдөө хүртлээ явсан. Тэгээ энэ төсөлд суралцаж ингээ бичиг үсгтэй болсондоо маш их баяртай байна. Тэгээ бичиг үсгтэй болоод төрийн банкнд ажилд ороод анкада бүгэл сураад ингээ өөр ажилд орсондоо туйл их баяртай байгаа. Би энэ төслийг байгуулсан хамт олондоо баярлалаа. Бүтээлч хар аавуудын бүлгэм ёс заншлын өргөөг тогтчуулан суралцагчдад ардын уламжлалт, өв соёлоо мэдэх, орчин бүрдүүлэх, уламжлалт тоглоомнуудаа чөдөр ногт хийх аргачлалд сургаж байна. Эвэдүүд харин метралаар өвдөж уламжлаж ирсэн Монгол ёс заншлын гэр хатууны хэрэгэл цагаан наадгаан тоглоом гэх мэт зүйлийн бүтээлүүдийг 21 хоногт нэг удаа богино чийдэг. Уг бүлгэмийн нэг гол үйл ажиллагаа нь сэрүүлэгтэй цаг. Энэ цагийг хичээлээс хожимдсан сурагчдад өгч аавын үг алт ярилцлага хийснээр сурагчдын хичээл хожимдолд эрс багасж байгаа билээ. Өглөөний 8:30 минутанд дэрж жижиг багштай хамтарч хичээлээс хожигдож ирж байгааг хүүхдүүдтэй бас бичлэн уулзаж энэ талаар заавар зөвлөмж өгч ингэж ажиллаж байна. Манай сургуулийн сурагчдын дээлийнх нь хөдөө сумаас ирж аав ээжээсээ хол суралцдаг билээ. Ингээд сурагчдад маань ээжийнх нь оронд ээж болсон ээжүүд чаддаг зүйлээрээ бүлгэмийн үйл ажиллагааг танилцуулж байна. Ээжүүд чаддаг зүйлэр гэсэн бүлгэн нь бол манай бүлгэн байгаамаа. За ингээд манай бүлгэнүүд одоо ээжүүд маань чаддаг зүйлээрээ эхний удаа хүүхдүүдээ өсний баацуудыг бол хийж ингэж сурсан байж байгаа. Сурагчдын урахаа зоргох хувцсыг ойж өгдөг, дүүдээгүй ирэлтсэн хүүхдүүдийн хувцсыг эндүүдэж ойж өгдөг ээжүүдийн бүлгийн бүх хөгжүүдэд баярлалаа. Энэхүү одоо загвар төсөл хэрэгжсэний үр дүнд эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдсэн, суралцагчдын маань харилцаа хандлага өөрчлөгдсөн, төвчлэгч байгууллагуудын маань оролцоо нэмэгдсэн гэдэг олон одоо чухал
үр дүнгууд гарсан. Бид одоо загвар төслөө цаашдаа тогтвортой одоо авч явахын тулд сургуулийнхаа дотоод журам, сургуулийн дунд хугацааны стратеги төлөвлөлт, жил үеийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг тусгаж, тодорхой одоо заалтуудыг дотоод журамдаа тусгаж ажиллаж байна. Орны баруун хоймоод эртний түүх завхан нуутаа